Эрүүл байна гэдэг нь зөвхөн өвчин эмггүй байх төдийгүй хүний бие бэлдэр, оюун санаа, нийгмийн сайн сайхан бүхний цогц бүрдлийг хэлнэ. Хүний амьдралын хамгийн чухал зэндмэн эрдэнэ мэт үнэтэй зүйл бол эрүүл мэнд юм. Хэрэг бид хичээвэл өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрүүл байлгах боломж та бидний гарт байна. Эрүүл мэндийн боловсролыг таны гэр бүл хамт олонд олгох. Телемедицийн нэвтрүүлэг энэ бүх мэдээллийг таны сонорт хүргэх болно. HD телевизээс бэлтгэн та бүхэндээ хүргэдэг телемедицийн нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд боллоо. Бид өнөөдрийнхөө дугаараар томоодоос төвчнөөс сэргийлэгдэх сэдвээр ярилцахаар болж байна. Ингээд бид хаавал дүүргийн 3 дугаар хорооны инх титэм өрхийн эмч, эрүүл мэндийн төвийн өрхийн эмч Марл эмчигээ урьж авчирсан юм аа. Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Танд энэ өдрийн мэндийг хүргье. Бидний урилгыг хүлээж авч урьж ирсэнд танд талархаж байна. Баярлалаа. За тэгээд одоо энэ хүйтэн сэрүүний улирал эхэлж гисэн байна. Удахгүй одоо идэр юус ч гэсэн бас эхэлж гэж байна, тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо энэ хүйтэн эхлэхээр зэрэг манай улсын хувьд одоо энэ томоотоос өвчин нэлээд одоо их тархмал болоод эхэлдэг байгаа. Тэгэхээр зэрэг одоогоор одоо яг манай улсын хэмжээнд ямар шухан байгаа бол За томоо төсөө өвчний тэгдэлт харьцангуй энэ жил бол бага байна. Яг бол хүүтрэлт харьцангуй бага одоогоор бол дөнгөж дулаараад байгаа. Тийм дулаахан байгаа болохоор харьцангуй бага. Манай нийт үзлэгийн 1% л томоо төс өвчин эзэлж байгаа. Томоо төс өвчин чинь болохоор нийт амлалтын 18% дээш болохоор одоо сэрэмжлүүлэг явагддаг. 10-аас 13%-нд нь болохоор одоо үгүй юу гэдэг таалалттай ярьдаг. Зөв. Тэгэхээр зэрэгэнд танаа хорооны тухай би бас ганц хоёр тодруулах хэмээр байна л да. Учир нь юу гэхээр зэрэг одоо 2002 онд инх титэм өрхийн эмнэлгийг анх байгуулж байсан. Ингээд одоо тэр үед одоо 6000 хүн амд одоо зориулж одоо зохион байгуулж байсан. Шинээр зохион байгуулалт болсон. Одоо танах тэгэхээр зэрэг одоо нутаг дэвсгэрийн хэмжээнд өндөр барилгууд, орон сууцууд зөндөө баригдсан. Тэгэхээр одоо хүн ам зүйн байдал одоо ямар шухан байна вэ? Томоос тус төвчнөд дэлгэрэгтэй холбоотойгоор тархтай холбоотойгоор энийг би сонирхож асууад байна л да. Тийм, манай хүн ам одоо нийт 19269 хүн амтай. Түүнээс болохоор 0-5% нь болохоор хүүхд эзэлдэг. Хүүхдэд болохоор 7039% нь одоо 7039% хүүхдтээс энэс нөгөө нэг 36% нь хүүхд маань ихэнх эзэлж байгаа юм. Тэрнээс өндөр насны ч одоо 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэйг нь болохоор өндөр настай гэж хэлээд байгаа шүү дээ. Тэрнээс болохоор 70.1%-ийг нь өндөр настай маань эзлэн явчихна. Тэгээд нийт одоо манай өрхийн эрүүл мэндийн төв дээр хяналтанд болохоор 658 хүн одоо хамрагдаж байгаа юм. 658 бүх одоо үзлэгт ирж байгаа байхгүй. Тэрнээс 146 хүн одоо өрхтөөр одоо бид нарт үзүүлж хяналтанд хамрагддаг гэсэн. Хүний 1% жирэмсэн эзэлждэг. Тий, өдөрт бол нэг дунджаар 45-аас 50 үзлэг бид нар хийдэг. Нэг эмчид ч үү дээ. Тий, нэг эмчид бол 45-аас 50. Бас л маш их өндөр ачаал байна л да. Тухайлбал одоо дотрын эмч өдрийн үзлэг нь 25 хүнээр хязгаарлагдаж байдаг. Гэтэл одоо 2 дахин илүү ачаал үндсэндээ авч байгаа шүү дээ, тийм ээ? Тий, нэг эмч нь бол тийм байна. Тэгээд одоо хүн амын тоог чинь ингээд сонсохоор зэрэг баг 3.5 дахин илүү хүн амтай болсон байна, тийм ээ? За одоо тэгэхээр зэрэг нэг томоотос төвчний тухай бид ярилцж байгаа болохоор зэрэг энэ өвчин ямар шинж тэмдгээр эхэлдэг юм бэ? Одоо ард түмэнд маань энэ мэдээллийг бас эхлээд өргөд ихвэл дараагийнхаа сэдв рүү орж ярихад хэрэгтэй юм болов? За томоотос төвчин хүүхд нөгөө толгоо өвдөх ч юм уу, нүд нуухдах, халуурах, тий 38-аас дээшээ хурж халуурах, бөөлжих, суулгах гэсэн зэргээр шинж тэмдгээр илэрдэг. Хамраас нус гоожих ч юм уу, тий тэгж илэрдэг. За тэгээ бас насанд хүрэгчид бол үе мөчөөр өвддөг. Насанд хүрэгчид бол одоо үе мөчөө өвдөх юм уу, тий гар хөлж шархирах ч юм уу, хоолой сэвгэнэх тиймэрхүү шинж тэмдэглэр нь зарим үед нөө томоо төстэй өвчин дээр хүмүүс нөө том хүмүүс эрэхтэй гэдэг байхгүй. Би ингээ ханаагаад бүр ингээ ханаасаар хагаад нэг цайвар цагаан цэр ч юм уу ингээ гаргажаад миний би ингээ хараа жоохон тайвширдгаа гэж хэлдэг. Тиймэрхүү бас шинж тэмдгүүд бол илэрнэ. Цаашаа дэлгэрүүлэх юм бол бас одоо нөгөө нэг
гадуур нөгөө хитрхи нөгөө агаарт одоо тархаж байгаа утаа униар тий хор уршиг агаарын хий энэ маань хоолойг нь сэргэнүүлээд жоохон сэрүүлзүүлдэг юм байгаа. Одоо зүгээр ингээд харахаар тэр гэр хороолд байгаа утаа харьцангуй багассан байдалтай байна л да. Орон сууц танай орон сууцны хувьд бол энэ утаа нэрийн байдал ямар ч юм байгаа л. За харьцангуй гэр хорооллыг бодвол манайх утаа нэрээр харьцангуй бага. Гэхдээ хүүхдүүд ингээд том хүмүүс ч юм уу хитрхи ингээд маскгүй ч юм уу тий гараад хүүтэн агаар залгингууд л одоо хоолойн сэрвнээд ингээд иймэрхүү огцом одоо шинж тэмдэг илэрнэ. Одоо ганц гэртээ одоо ингээд байдаг хүүхдүүд чинь гинт гарахаараа хүүтэн агаар залгаад ханаад хүрэх тиймэрхүү юм бол байна. Тэгэхээр зэрэг энэ томоотоос төвчний тухай одоо ярих гэдэг нь бас цаана түүхэн улбаатай л да. Тэгээд одоо хүн төрөлхтний түүхэнд одоо томоогийн анхаарал татсан тэгдэлтүүд гарч байсан л да. Тэр тухай та жоох мэдээлэл манай үзэгчдэд өгөхгүй юу? За тийм ээ нөгөө 1918 онд томоо төсtöв чинь огцом дэгдсэн билээ. Энд болохоор нөгөө нэг 65%-аас дээш настай хүмүүс одоо илүү нас орсон. Тэнд болохоор хэдэн хүн нас орсон гэхээр 50 сая гаруй хүн орчим хүн нас орсон гэсэн тийм үзүүлэлтүүд байна тий. Маш өндөр тий. Тэгээд нэг одоо нүдлээ 2018 оны үзүүлэлтээр бол 100000 хүн тутамд одоо сайн бас өндөр үзүүлэлт гарлаа шүү дээ. Томоогийн тэгдэлт айгүй өндөр хүрээнд тулгамдаад одоо эрсдэл бас байгаа тиймэрхүү жишээнүүд. Тэр үед өөрөө л одоо 1918 оны тэр тэгдэлтийн үед бол анагаах ухааны хөгжил ямар байлаа тийм ээ? Тэр үед яг нөгөө нэг харьцангуй бага одоо нөгөө нэг одоо мэдээлэл сошиал ертөнц шинэ айгу одоо тэгвэл авах юмнууд нь харьцангуй бага байсан. Одоо л арай харьцангуй одоо юм болгоноор авч штэ захын утсаараа ч гэсэн тий одоо нус гоожвол яах ёстой вэ? Ямар шинж тэмдэг илэрхүү энэ төргээл иймэрхүү юмнууд авч байгаа. Гэтэ энэ томоо төстэй өвчин бол огцом ингэж халуураа зарим хүмүүс нь огцом халуураад 38 40 хүрээл уушигны хатгаа ч юм уу ийм уушигны өрөвсөл ч юм уу болоод байгаа. Тийм учраас ерэн жоохон сайн хүүхдэд ажиглах хэрэгтэй л гэсэн үг. Дээрх шинж тэмдгүүдийг гаргангууд нь л эцэг их нь анзаарч өрхийн хэмжээд яаралтай хандах шаардлагатай байна шүү дээ тийм ээ. Одоо нөгөө нэг дулаарлалт бас явагдаад байгаа холбогдлолтой бас томоогийн тэгдэлтүүд чинь бас харьцангуй өөр болоод байгаа. Одоо байршлын хэлбэр төрсөн өөрчлөлт ч юм уу тийм. Хэлбэрүүд нь өөр яваад байгаа. Тийм. За тэгэхээр зэрэг манай улсын томоотоос төвчнөөс жилийн жилд урьдчилан сэргийлж вакцинжуулалтыг явуулдаг байгаа. Тэгэхээр зэрэг одоо урьдчилан сэргийлэхэд энэ хэрэгжилж байгаа вакцины нөлөө хэр зэрэг их байгаа бол нөлөө байлгүй яг одоо эерэг талаасаа сөрөг талаасаа тийм ээ. Одоо би вакцин хийлгээгүй хүүхд байх юм бол одоо хамгийн илүү өвчлөмтгий одоо олон нийтийн газраар ч юм уу тий нэг айлд очиод ч юм уу ингээд халдвар авахд айгу хурдан тэгээд айгу хүндрхэн ч гэсэн илүү хурдан явцдаг хүндэрнэ. Томоо төстөвчний одоо энэ вакцин хийлгэх юм бол арай бага одоо эрсдэл одоо ханаа томоод хүрхэнч бага. Эн чинь зөвхөн 200 гаруй төрлийн вируснаас хамгаалахаас хүмүүс нөгөө нэг ингэж яриад байгаа байхгүй томоогийн вакцин хийлгэчихээр одоо бид нар огт таниад хүрхгүй шүү дээ. Ингээ вакцин хийлгэсэн байх чинь ингээ хүрчлээ гэдээ ууралж явдаг бухимдаж энэ бол бас буруу. Гадуур чинь одоо зөвхөн энэ вакцин бол 200 гаруй төрлийн вируснаас хамгаална. Тэгтэл гадуур зөндөө олон төрлийн вирус байгаа шүү дээ. Тэрийг авахтаа арай хөнгөн чанартай хүрнэ гэсэн үг байхгүй юу? Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас томоотоос төвчний тэгдэлтээс нь урьдчилан сэргийлээд прогноз гаргадаг тийм ээ. Тэгээд тэр прогнозоор одоо энэ жил ийм төрлийн ийм омгийн вирусууд одоо энэ өвчнийг гаргах боломжтой гэд урьдчилан сэргийлэхдээ тэр омгоос нь бэлддэг байгаа тийм ээ. Тэгээд тэр нэг одоо үндсэн дээр нэг гаргадаг. Тэгээд ерөөсөө тэр олон зуун вирусээс одоо дараагийнх нь авахд бол ямар ч байсан хөнгөн хэлбэрээр өнгөрөх нь тусдаг байх нь. Тэгэхээр зэрэг хүмүүстээ бид нар энэ мэдээллийг хүргээд байгаа нь вакцинжуулалт ямар ач холбогдолтой вэ гэдгийг л бас хэлэх гээд байгаа юм л да тийм ээ. Тэгэхээр манай улсад одоо энэ 19-оос 20 онд засгийн газраас одоо вакцинжуулалт санхүүжүүлэлт хэрэглэж байгаа вакцины талаар мэдээллийг бас манай үзэгчдэд өргөхгүй юу? Яг тий өрхийн эмнэлэг дээр одоо хэрэглэж хийгдэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ бүх найрамдах солонгос ард улсын нөгөө Грэн Коровс компанид үйлдвэрлэгдсэн. Энэ нөгөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар нөгөө зөвлөмж олгоод нөгөө томоогийн А буюу H1, E1 одоо V вирусыг одоо тэр
A буюу H3N2 одоо V вирусны тэр нэг омгийг нь агуулж оруулж ирж байгаа вакцин байгаа. Энэ болохоор нэг 3 цэнт вакцинаар дархлаажуулсан вакциныг нэг орон даяар одоо хийж эхэлсэн байгаа. Тэгээд манайдар бол одоо өрхийн эрүүл мэндийн байгууллагад бол вакцина 100% хамрагдуулаад оруулсан байгаа. Одоо тэгэхээр зэрэг танай хорооны хүн бол одоо хангалттай вакцинжуулалтанд хамрагдсан байна шүү дээ. Тийм, эн чинь нөгөө нэг бас нөгөө хийхдээ одоо анх эхлээд эрэхтэй энэ вакцины чинь нөгөө нэг 0-5 насны сургууль цэцэрлэгийн, дээрээс нь эмзэг бүлгийн, асрамжийн газрын тэгээд нөгөө эмнэлгийн ажилтнууд хийгдэжсэн. Одоо эрсдэлтэй бүлгийн асуудад хүмүүс эрсдэл бүлгийн хүмүүстэй хийж эхлээд төгөөс яагаад бол нөгөө дархлаан сул байдагтай холбогдлуулаад бид нарт хамгийн түрүүнд тэр юундаа хийж эхлээд тэгээд одоогоор бол бас явагдаж байгаа. Тэрний давтан тунгууд нас явагдана 2 удаа авна. Тийм 0-оос 2 насных нь болохоор арай бага тунгаар дахиад сарын дараа давтдаг. Тэгэхээр тэр эрсдэл бүлгийн усуд үндсэндээ бүгдээрээ хамрагдсан юм чинь дараагийн одоо шат руугаа шилжээд өөрсдөө иргэд хүсвэл сайн дураараа энэ вакцинжуулалт өрхийн эмнэлэг дээр очиж хамрагдаж болох нь. Өрхийн эмнэлэг дээр одоогоор бол яг өрхийн эмнэлэг дээр сайн дураар халдвартаар бол сайн дураараа хийгдэж байгаа. За. Тий өглөө 8:30-аас өдөр 2:30 хооронд энэ бол халдвартаар хийгдэж байгаа. Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр хандаад хийлгэж болох юм байна тийм ээ. Тэгэхээр зэрэг шууд очиод бас хийлгэхгүй байх тийм ээ. Тий эхлээд өрхөөрөө дамжаа үзүүлээ тий. Одоо нөгөө нэг ханиа томроо тий ямар нэгэн одоо харшил ургалт хэрэгээ явуугаад тэгээд хамрагдана гэсэн үг. Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр бас тодорхой өөрсдийн нөгөө иргэдийн хүсэлтээр хийлгэж байгаа учраас тодорхой төлбөртэй байгаа болов. Тий төлбөр байгаа. Яг тэд идэгсэн юм бол яг хэлж мэдэхгүй. Ямар ч төлбөртэй хийгддэг гэж. За. Тэгэхээр зэрэг манай нэвтрүүлэг шууд явагдаж байгаа. Битрийн ширээн дээр энэ 19 тэг 11 тэг 3 гэсэн дугаараа явуулсан ажиллаж байгаа. Манай яг өрхийн эмнэлгийн халуун цэг дээр ажиллаж байгаа марл эмчээс томоотос төвчнөөс сэргийлэх тухай асуултуудыг хариулахад бэлэн байгаа шүү. За тэгэхээр ямар тохиолдолд нь одоо энэ вакциныг хийлгэж болохгүй вэ? Тий энэ нөгөө вакциныг болохоор нөгөө өндөгний харшилтаа дахианы одоо мах идэх таршил гардаг тий. Одоо нөгөө томоотос төвчнөр өвчлсөн хүмүүс бол болохгүй. Дээрээс нь нөгөө дархлаа дарангуулж байгаа одоо үе мөчний эмчилгээ хийлгэж байгаа. Дээрээс нөгөө эргэтэн тогтолцоо одоо шилжүүлж байгаа тий. Шилжүүлэх эмчилгээ хийлгэсэн тий. Тиймэрхүү тэгээд нөгөө хорт хавдартай улсууд бас болохгүй. Ягаад гэвэл энэ нөгөө нэг боцыг нөгөө өндөгний одоо нөгөө юунаас гаргаж авдаг. Орган дээр тулгуурлаж гаргаж авдаг болохоор өсвөрлөдөг. Тийм өсвөрлөгдөд гаргаж авдаг. Тийм учраас одоо энд бас болох байх нэ. Тийм ээ. Тэгвэл босод бүх хүмүүс хийлгэж болох уу? 6 сараас дээшээ бүх насны хүмүүс бол болно. Жирэмсэн ээжүүд ч гэсэн хийлгэж болно гэсэн үг. Жирэмсэн ихэд одоо жишээлбэл одоо 3 сараас доош эсрэг залтай төр гэсэн тийм байна. Тиймэрхүү юм бол байхгүй. Жирэмсэн ээжүүд яг нөгөө эхний хүмүүс зарим үед нөгөө 3 сардаа бол ямар нэг өөрчлөлт гарахгүй учраас хийлгэхгүй л байд. Ихтэй бол бүх насны болон жирэмсэн бүх аль үедээ ч байж болно. За тэгэхээр манай хүмүүсийн дундаас тийм яриануд байдаг шүү дээ. Одоо энэ вакцин хийлгэх юм бол болохгүй гээл. Тэгээд энэс болоод одоо урагт одоо янз бүрийн нөлөө үүснэ гэд. Тэгээд байдаг. Тэгэхээр энэ талын бол харьцангуй зүгээр ахна шүү дээ. Зүгээр нөгөө гаж нөлөө мөлөө гэсэн байхгүй юм чинь. Тэгэхээр нөгөө ямар ч жирэмсэн гэсэн тэдийднээс одоо 5 сараас дээш 3 сараас дээш гэсэн заалт бол байхгүй. Улсын хэмжээнд засгийн газраас бүр тодорхой бүгдийн тус Солонгос улсын Green Cross гэдэг компани үйлдвэрлэсэн вакциныг хэрэглэж байгаа гэдэг улсаас бүр зарласан байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр зэрэг бид нар бас энэ мэдээллийг засгийн газрын одоо үнэн баталгаатай мэдээлэл хүргэж байгаа гэдэг үүднээс бас нэг вебсайтыг нэрлэмээр байна. Та бүхэн одоо www.cgmn гэдэг вебсайтаар ороод энэ мэдээллүүдийг бүгдээрээ дээрээс нөгөө томоогоос яаж урьдчилан сэргийлэх талаар бас гараад ирнэ гэсэн үг. Тэнд бүх мэдээллүүд бүрэн ихээр байгаа. За. Ер нь энэ амьсгалын цамын халдварт өвчнөний эсрэгт олон улсад хийгдэг юм өөр вакцин байт юм болов? Тийм бол байхгүй. Тэгэхээр нэгдсэн журмаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тий одоо л энэ вакциныг хийж гаргаж ирсэн болохоос тийм өөр нэг ямар тийм амьсгалын замын вакцин бол байхгүй гэсэн үг. За тэгэхээр нэгэнт
вакцинаар ингэж сэргийлж болд юм байж. Тэгвэл вакцинаас өөр аргаар одоо томоо төсвчнөөс урьдчилан сэргийлэх ямар боломжууд байна вэ? Вакцинаас өөр их юм бол хүн нөгөө дархлаагаа айгуу сайн дэмжинэ. Дээрээс нь одоо хүмүүс нөгөө дархлаагаа дэмжихээр яаж дэмжихээ бас мэддэггүй шүү дээ тий. Одоо ингээл би байнга л витамин С уугаад байна, байнга л айн суугаад байна. Ингээд болохгүй байна гэж хүмүүс ирдэг байхгүй. Хүн нөгөө зөв дэмжих хэрэгтэй байхгүй. Яаж одоо жишээлх юм бол одоо адууны мах одоо жинхэнэ хүмүүс ичдэж бэлдэж байна тий. Тэр үед халуулаг илчлэг чанартай адууны махыг сайхан хэрэглэж сурах. Дээрээс нь одоо 100 сэрүүний үед одоо 5 цул тий дотор эрхтний махаа идэж хөвших. Айнс цэцрэг нь байнга уугаад байна гэл одоо ханаагаал байна болохгүй байна гэдэг. Айнсыг тогтмол хөвшүүлэхтэй өглөө өдөр орой тийм үү. Тэгэхээр хитрхи орой биш. Одоо 6-7 цагаас хойш айнс нэрсийг өгөөд унтуулж хөөг чинь шүнжэнгөө ханиачин. Сахарлаг тийм чихэрлэг имиж байгаа юм чи хоолоон дээр сэрвэлзээл ханаагаад. Тийм учраас бас жоохон хөдөлгөөн бас хэрэгтэй. Өглөө 8:30-д ирээл орой 5:30-д явдаг хүмүүс чинь хөдөлгөөн хязгаарлагдмал. Тийм учраас нөгөө нэг энэ дээр нөгөө юугаа одоо нөгөө спортоор юм уу хөдөлгөөн өглөө дасгал хөдөлгөөн айгуу сайн хийх хэрэгтэй. Тэгвэл арай бага. Дээрээс нөгөө нэг орон сууцны хүмүүс чинь хүүхдүүдээ нөгөө дааруулахгүйгээр бигнээд идэх байхгүй юу? Яагаад бигнэж юм гэхээр нөгөө одоо ингээл хүн орж ирэнгүүт манай халдвар авчдаг юм аа гэл бас хүн амтнаж хорих ч юм уу тий. Ингэх бас буруу. Хүн нөгөө нэг гаднаас ирж байгаа эсрэг бие одоо авчааж хүн одоо илүү ингэж одоо өвчлөх юм баг олон нийтэд харьцуул сурахгүйгээр бигнэж байгаа л ганц гарангуут нөгөөх нь ханиад авчдаг. Тийм учраас бас хөдөлгөөн хийн агаар цайн гаргах тиймэрхүү юм а бас явуул зүгээр. Ер нь бол битүү орчинд байнга байлгадаж болохгүй байх нь шүү дээ тийм ээ. Агарын сэлгэцэл бас хэрэгтэй. Хийх хэрэгтэй тийм. Нөгөө нэг хитрхи ингээл хүүхдүүдээ нөгөө нэг хүмүүс чинь байлгаж байгаа л гинт агаар таваа гарчдаг. Тэнгүүт нөгөө агаар хүүтэй амьсгал мэдээж хүүхд чинь дулаан газраас гарч ирсэн юм чинь мэдээж улам их ханиалгаал улам их хүн. Тийм учраас нөгөө бас тэргээ жоохон тааруулж тий халуун хүүтний жоохон тааруулж авах ёстой. Тэгээд байнгын одоо нөгөө нэг гэрт биш олон нийтийн газар ч юм уу тий энэ тэнгээр явуул сурахгүй болохоор шууд нөгөө нэг хүүхдүүдэд 2 нас хүртэл гэрт нь ингэж битүү орчин байлгаж жагаад авчиж цэцэрлэгт өгчдөг байхгүй. Тэгэхээр нөгөө хүүхдүүд нөгөө олон хүний уур амьсгал энэ томоо төсөвчин агаар туслын замаар халдварлагддаг. Тийм болохоор нөгөө олон нийтийн уур амьсгалаараа нэгэнд ингэж тараагаад тэгэл нэг 6-7 наснда арай гайгүй болоод ирдэг. Тийм учраас олон нийтийн газар харьцангуй явуул сурах хэрэгтэй. Хоол ундаа бас зөв юм хэрэгэлж занших хэрэгтэй. Тийм учраас нөгөө хүмүүсийн нөгөө нэг хитрхи амин димээр баялаг хоол идэж ийн гэдэг юугаа идэхгүй байгаад идэг. Тийм учраас бас жоохон төлхөө витамин С-тэй юм хэрэглэх ч юм уу тий бронхли ч юм уу одоо 5 цулаа юм уу одоо жишээлбэл 5 цул чи гүзээ бол айгу дотроо бол айгу 10 20 гаруй төрлийн амин димтэй айгу сайн зүйл шүү дээ. Тийм учраас тиймэрхүү юм айгу сайн хөвшүүлэх хэрэгтэй. Одоо сая хэлээд өнгөрлөө тийм ээ. Гүзээ дотор 5 цул гэдэг тийм ээ. Одоо судалгаагаар батлагдаад гарсан байна л да. Одоо гадаадд бол гахаан дотор мах их хүнтэй байдаг. Тэгтэл манад одоо идшний цаг болж байна. Одоо бусад хүнсний захууд махны захууд дээр бол одоо 5 цул шиг хямдхан юм байхгүй. Идш байхгүй байна. Гэтэл тэр маань ямар их минерал агуулдаг вүлээ, тийм ээ. Дээрээс нь витаминыг агуулдаг вүлээ, тийм ээ. Эдрийг одоо бид тэр хоолндоо янз бүрийн аргаар бас боловсруулж хэрэглэх нь зүйтэй байх л та. Тий, одоо чимэс хүнс ногоотойгоо тий төмс луунга яаж ашиглах вэ тий луунга жижигэр миксертэй одоо дотор цул эрэхтний эсвэл одоо зүрх уушгийн тий ингээд гойгод бууцч хийж ицсэн ч бас болно шүү дээ. Хүмүүс нөгөө нэг 5 цул хэр чанаал идэх юм бодоод идэг. Тэргээ нөгөө орц найрлагыг ингээ баяжуулаад идвэл бас зүгээр. Тий одоо адууны мах иддэг хүмүүс айгүй их шүү дээ. Адууны махыг айгүй гоё одоо арцтай ч юм уу тий боловсруулаад шүл мүлтэй ч юм уу чанаад ингээд хэрглэж бас болно. Адууны тосоор нөгөө хүүхдүүдэд тосолж бас болно. Дээрээс нь шар тос мосоор цэгэн массаж айгүйс хүүхдүүдэд бас хийж өгөх хэрэгтэй. Ялангуяа шар тос юм уу тий адууны тосоор нөгөө салхи ахуулахгүйгээр айгүйс энэ анид нь бол төлхөө тиймэрхүү юмнууд айгүй хэрэгтэй байна. Агаар туслын зам гэхээр би бас нэг сайхан судлаач нартай уулзаад багш нартайгаа ярилцаж байхдаа ийм мэдээлэл авч ирсэн. Оюутан сурагчид одоо 10 жилийн хүүхдүүд ч гэсэн ялгаагүй шүү дээ. Ангитай гэд бүгдээрээ 45 минут хичээлээ хийдэг. 45 минут хичээлээ хийчээд завсарлаад ангиасаа гарах ёстой. Ангиасаа гараад ангидаа хамгийн багадаа 5 минут агарын сэлгэцэл
хийж явах хэрэгтэй байдаг. А гэтэл манайх нөгөө ангиасаа гахгүй дараагийн багшиг орж иртэл ингээд бүгдээрээ сууж л байдаг тийм ээ. Тэрнээсээ болоод ингээд агаар туслаа замаар халдвар тарах их боломжтой байна гэж судлаач багш нар маань ярьж ирсэн. Тийм нөгөө хитрхи хөвч нөгөө зарим үед байж байгаа нөгөө багш нарт цонхон голчдээ ш. Хүүхдүүд нөгөө битүү юм орчин дээрээс нь тэртэн нар чинь амар хөлөрцөн байгаа ш тий. Тэгэл нөгөө огцом цонхон голонгууд л огцом хүүтэн ороод тэгэл нөгөө хүүхдүүд маань ангиасаа гарч ягаад цонхон голгож агаар сэлгэцэл хийх хэрэгтэй. Тэгж оруулах хэрэгтэй. Тэгтэл нөгөө шууд онгойлчдаг байхгүй хүмүүс чинь. Эсвэл нөгөө цэцэрлэгийн хүүхдүүдийг унтчихад нь шууд нэгээл онгойлчдаг. Тэр эднэрийг эсвэл нөгөө нэг цайны цаг болоод суухт нь ч юм уу тий. Эсвэл нөгөө нэг 0-0-д орох ч юм уу. Тиймэрхүү юмар жоохон онгойлвол зүгээр. Тэр цагаар нь тааруулж байвал их зүгээр ахна шүү дээ. За тэгээ бас энэ агаар туслын халдвартай холбоотойгоор бас хэлэхэд удаан хугацаагаар нөгөө аялалд явдаг. Тухайлбал онгоцон 4 цаг 6 цаг нисдэг тийм ээ. Галт тэргээр одоо удаан хугацаанд явдаг. Энэ үедээ бас их халдвар авах боломжууд бүрдээд байдаг гэж. Тийм. Яг хөө нөгөө тархлаа айгуу сул. Хүний нөгөө тархлаа сул яж байгаа л гаднаас одоо эсрэг төхрөх ч юм уу тий. Эсрэг бие авангууд л хүний нөгөө дотор байгаа юм мэдэрч чадахгүй амт. Одоо нэгэсэндээ одоо жишээлх юм бол харах ханаар ярих юм бол одоо гаднаас ямар нэг юм ороод ирсэн баг. Тэр хүний эс нь одоо ингээд устгах ёстой байтал тэр хүний устгах чадвар нь айгуу сул байна гэсэн. Тэгэхээр нөгөө өглөө бид нар 8:30 дээрэл орой 5:30 гэдэг энэ хөдөлгөөн айгуу маш чухал. Хүн өглөө байнгын эсвэл хагас сүнс сайнаар нөгөө дасгал хөдөлгөөн хийх ч юм уу тий. Спортоор хичээлэх ч юм уу, агаард гарах ч юм уу, салхинд ингэж гарах юм бол айгуу зүгээр ахгүй. Тэгэхгүй нөгөө явж байгаа л тэгэл гинт бид нар онгоцон суугаал явдаг. Нэг газар очиод хурал семинар суудаг. Тэгэл нөгөө олон хүний уур амьсгалаар чинь л агаар туслахаа замаар ямар нэгэн витэ авчиж байгаа байхгүй вирусаа. Одоо гадаадын орнуудын туршлага болоод байна л да. Ер нь бол манай монголчуудын дундаас хүүхдээ ерөөсө багаасаа эхлээд чирэг өсдөг гэсэн. Орчин маань чирэгжүүлсэн тийм орчинд өсдөг байж л тэ. Тэгээд одоо байгальтайгаа шууд харьцдаг, газар дэлхийтэйгээ шууд харьцдаг тийм ээ. Тэгэхээр зөв одоо тэндээс авдаг одоо халдварладаг тэр бактери ням вирусуудыг бүгдийг нь авчдаг бүр багаасаа ба тэгэнгүүт дархлаа нь тэр хүүхэд сайжирчдаг. Тэгээд насанд хүрсэн хойно одоо босод одоо хөдөөний хүүхдүүд хотын хүүхдийг харьцуулахаар хөдөөний хүүхдээ ялгаатай байгаа шүү дээ. Энэ дээр би бас жоохон юм хөхөд одоо нөгөө байрны одоо манайх ч юм бол байр ихэнх нь үзэн. Тэгээ байрны хүүхдүүд чинь битүү орчинд ороод хаалгаар нь ороод нэхэд урдаас зүгээр уурс авсаа ч юм уу тий. Хаал цонхон голож хэрүүнгийн манай хүүхд таарчдیں۔ Жоохон салхиан гутал таарчдیں۔ Тэгээд юм чинь ингээл агаар тарангуул манай хүүхд өчигдөр ороос ингээл ханаагаад ерөөсөн унтсангүй гэдэг. Би болохоор энэ дээр зүгээр миний бодлоор яаж жоохон зөвлөгөө өмөр ах ингээ одоо нөгөө 100 хүмүүс нөгөө агаарт илүү гардыг штэ. Агаарт гарч аялж явж байхдаа тий хүүхдээ хөл нүцгэн явуул сургадаг. Элсэн дээр тоглуулдаг, газардаа гიშгүүл сургадаг тий. Тэгэхгүй болохоор одоо гэр хорооллоос байш орол өвчлөл маш хоолоо айгүй их өвдөнө. Энэ хоолой ч ерөөсө хүний дархлаатай холбоотой л хоолоо идэлдэг, хоолоо уулааж үргэлждэг байхгүй юу? Тийм учраас би нөгөө нэг 100-д явахдаа бас нөгөө нэг хүүхдээ одоо арчаан суйлууд дэжтэй шавар ам уйлдаг ч юм уу шавраар ингээд жимийн тавьдаг тиймэрхүү арчаан суйлыг сайн явууж хүүхдээ нөгөө нэг одоо хавар ч юм уу тийм мал одоо төлөх үеэр ч айгу гоё болдог шүү дээ ногоомоо урах үеэр тиймэрхүү үед нөгөө нэг хүүхдээ салхинд гаргаад тиймэрхүү зүйлтэй харьцуул тоглуулж ч юм уу тэгж явбал хүүхдийн нөгөө дархлаа илүү тогтно таны хэлдэг бас. Тэгэхээр зөв одоо энэ цэцэрлэгийн хүүхдүүд одоо битэрийн яриа бол яалтчгүй одоо нөгөө өвчин дөртөмтгий бага насны хүүхдүүд рүү л одоо орчод байна л да. Тэгэхээр цэцэрлэг дээр ямар одоо урчин сэргийлэх арга одоо хэрэглүүлэх боломжтой санагддаг байна. Нэг гэх юм бол хүүхдүүд нөгөө нэг ээж аваасаа хол ингээд тусгаарлагдсан бол явцдаг. Тэгэд очиод өглөөд очиод нэг олон хүүхдийн уур амьсгал дээр оронгууд л нөгөө дээрээс шингийн хүүхдүүд айгүй жоохон бага удаг. Хүүхд нөгөө том хүн гэлтгүй шингийн имийг маш сайн ууж авах хэрэгтэй. Бид нар шингийн им уулаа гэхээр нэг 2 аяга өнгөтлөө за болцсон. Шингийн имийг сайн уух юм бол цусны эргэл сайжраад хүний дархлаа тогтолцоо ч гэсэн айгүй сайн сайжирдаг учраас нөгөө цэцэрлэг сургуультаас шингийн имийг жоохон бага уулгадаг. Нөгөө одоо шин одоо орондоо шийчин тэгчин гэсэн жоохон шингийн имийг нягцтай өгөөд дээрээс нөгөө нэг жимсхний тий түлхүү идүүлээд явах юм бол амин димээр баялаг зүйлийн нөгөөд жоохон 40-50 хүүхэд байдаг ш. Тэргээ жоохон тоогийн жоохон багсгуул над зүгээр юм шиг санагддаг. Тэгээ ханиадтай хүүхэд айгу их ирдэг. Нөгөө нэг одоо ажилтаа байна гэж багшд нь гуйж байгаа л хүчдэг юмтэй. Тэгэж бас болохгүй гэж бас сэрэмжлүүлмээр байна. Зөв. Тэгэхээр зэрэг ер нь л ханиад шугнаатай хүүхэд
хэлэхдээ бол эцэг эхтэн ч гэсэн одоо хүүхдэд нь хүүхдээ ээж аавнаас ажлын цалинтай чөлөө өгөөд дэмжиж байгаа шүү дээ. Тийм ээ. Гэртээ хараад хүүхдээ ирүүлж ирлээд тэгээд цэцэрлэгтний явуулаач гэдэг. Тийм ээ. Танаа дээр одоо бол ийм эцэг эхчүүд хүүхдээ авчирч үзүүлдэг байх тийм. Тий, үзүүлэн нөгөө одоо нөгөө томоогийн дэгдэлт эхлэв шүү дээ. Эхлээд одоо нөгөө томоогийн улиралтай холбогдлоо одоо ингээл 12 сараас ч юм уу 3 сар хүртэл одоо тэр чөлөө бол олгогддог 5 хоног. Одоо аль алинд нь 5 хоногийн чөлөө бол өгөх тийм боломж байдаг. Тэгэхээр тэр хугацаанд бол хүүхдээ илаарч бүрэн боломжтой. Тий, тэр үед яг илаарч гош нөгөө хүүхдийн нөгөө өрөвслийг дарж байгаа юм л да. Өрөвслийн дараа дараа нөгөө дархлаа суулгах талаас нь 5 хоногээрээ сайн түлхүү одоо ээж айгуу сайн дэмжиж өгөх юм бол цаашдаа арай гайгүй хүндэрхэн болоод багасч гэнэ гэсэн үг хор уршиг нь. Тэгэхээр тэр түрүүн яриан завсар чинь гараад өгсөн одоо цэгэн массаж иллэг хийгдэх ба тийм ээ. Энийг манай үзэгчдэд тайлбарлаад жоохон дэлгэрүүлж ярьж өгөхгүй. Цэгэн массаж гэхээр ойгоос фэйсбүүкээс гараад ирнэ. Тэнгүүд л хүмүүс нөгөө яг ханаа томоодны үеэр нөгөө цэгэн массажаа одоо ингээд хийгээд орхичдаг. Энийг бол тогтмол хийх хэрэгтэй. Өдөрт 2-оос 3 удаа. Бурж чадахгүй магад өдөрт хүн 1 удаа хийхдээ энэ айгүй сайн одоо хүний цусны эргэлтийг сайжруулан дархлаа тогтолцоо нөхс өвгөн сэргээгдэн айгүй сайн. Дээрээс нь хүн хүүхдүүд нөгөө шингийн юмас явуулгаж сурах хэрэгтэй. Хүүхд гэлтгүй томгон ч гэсэн одоо ер нь том хүн ингээл хоолой сэргэнэлт маш их гадуур хоолон дээрээ захтнаа л байна. Энэ юу утаа гэхээр хүний нөгөө одоо багаанаасаа хүүхд айгүй ханаад хүрээд идэг. Тэр нь ингээд нөгөө нэг одоо үлдээл энэ үлдцтэй бүрэн гүйцэд имжлэгдэхгүй. Манай хүмүүс ч ирээсэлдэгдэж шүү дээ. 3 хоног угаал зогсоочно. Яасан бэ гэхээр манай хүүхд зүгээр болсон болохоор бид нар ингээд зогсоочлоо гэд. Эн чинь нөгөө нэг хоолойны эдээ төрөвсөлт бол эмийг тогтмол 8 хоног уна гэж хөвчөж байгаа шүү дээ. Гэтэл хүмүүс бол 5 хоног өгөөл болчихно. 5 хоног өгөөл ер нь ямарваа нэг эмийг цааш нь үргэлжлүүлэх. Одоо цэр авахулдаг юм гэх юм бол 14-өөс 21 хоног өгөх шаардлагатай. Оо тийм удаан байна шүү дээ. Нөгөө нэг уушгнаас чинь ханиагаад эхний нэг 3-4 хоног 5 хоног ч юм уу хүүхд ханиадаг байхгүй. Тэгэхээр ээжүүд улам ихсээд байна. Миний ханиад ингээд улам ихсээд юм чинь болохгүй байна гэдээ ирдэг байхгүй юу. Би хүмүүстээ бол гэдэг хүүхд чи эхний 7 хоногт хүүхд ханиана. Хүүхд чинь бүр их халуураад, бүр биеийн байдал нь сулдаад тий. Дээрээс нь бүр ингээд өдөр ч өнгөө бөхшүүлээд байвал та эргэж ирж үзүүлээ гэдэг. Гэтэл хүмүүс хэлэхгүй болохоор хүмүүс маань мэдлгүй хүрээд ирдэг байхгүй. Тийм учраас 7-оос 14 хоног уухта эхний 7 хоног танаа хүүхд ханаа шүү. Та дараагийн 7 хоногт нь хүүхдэн цэрэн гараад ингээд сулрахаар хүүхд чинь ханаахаа болчихно. Тэгэхгүй бага насны хүүхдүүд нөгөө одоо ингээд том хүмүүсийг чанахад бүгд бронхиттай астмтай болцсон төлхөө. Энэ бол нөгөө багын тэр одоо гүйцэд бүрэн одоо ханиадын эмчилгээгүйгээс одоо ингээд илааршаагаас ингээд одоо тогтцтой болцсон л гэсэн үг. Дээрээс нь агаарын бохирдолтой агаарын утаа унаар машины тоос ороод шороотой холбогдуулаад иймэрхүү юм. Тийм учраас 100 намарт ч гэлтгүй агаар зэн гарч уушиг цэвэрлэх юм аягүй сайн төлхөө хэрглэж өгөл зүгээр. Тэгэхээр зэрэг одоо сая 21 хоног гэдэг лээ шүү дээ. Тэгэхээр бидний эмч нарын тухайд бол мэдэн л дээ. Эхлээд цэрэг шингэлдэг. Дараа нь цэрийг хохолж гаргадаг, хань айлгуулдаг юм өгдөг шүү дээ. Тэгэхээр ээж аав нарт одоо гэр бүлийнхэнд энэ тухай өшөө найр хвчилж ямар юмыг одоо өгүүлэх сайн байдгийг бэ гэдэг эмчийнхээ зүгээс зөвлөж хэлэхгүй. Тэгэхгүй бол манайхан ч одоо нөгөө сошиал ертөнцөөс нөгөө ээжүүдийн групп аль нэг групп байж яадаг тийм ээ. Тэнгүүдээ тэн дээр би тэгж юм хэрэгэлсэн чинь зүгээр болцсон. Аль тэгдэг. Тэнгүүд л нөгөөд чинь шууд л одоо ингээл хуулж аваад хэрэглэх гээд байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ тал дээр та эмчийнхээ зүгээс зөвлөгөө өгөөч. Тий би энэ тал дээр гэх юм бол хүмүүст нэг юмаа жоохон тууштай тийм үү 3 хоног хэрэглээд биш 7 хоног 10 хоног хэрэглэж яж магадгүй тэр үр дүн хүрдэг учраас жоохон юмаа тууштай хэрэглээч гэж зөвлөмөр. Дээрээс нь би бол хөвчлэн нөгөө уушиг цэвэрлэхээр бага насны хүүхд калиод зөвлөдөг. Калиод бол нөгөө зөөлөн чанартай уушигны өрөвслийг дарна дээрээс нөгөө цэрийг ингэж удаан хугацаагаар зөөлөж ингэж шингэлдэг болохоор айгүй зүгээр идэг. Дээжүүдээ зөвлөхтэй одоо та ингэ тогтмол эхний 7 хоног хүүхд чи ханаа шүү дараагийн 7 хоногоос тэгээ шүү. Дээрээс нь та цэгэн массаж маш сайн хийж өгөөч. Хүүхдүүдэд шар тусаар байраа. Энэ ханаад илүү хүмүүс нөгөө заа юм чи ингээ хурдан л дарах юм өгчгүй. Энэ хурдан дарах шиг. Тэнгүүд л нөгөө антибиотик бичүүлээд өгч. Тийм. Энэ антибиотик ууснаар хүүхд чинь бас зарим бол илааршгүй, зарим нь бол айгүй хурдан явцдаа дарагчин. Хүүхдийнхаа нөгөө дархлаа тогтолцоотол хүний биеийн онцлогоос л болно гэсэн үг. Тэгэхээр бид нар төрүүлжийн нэвтрүүлгээр эмийн зохистой хэрэглээний тухай ярилцсан л да. Яг энэ сэдв буцаал дахиад хөндөгдөж гарч ирээд байна л да. Тэгэхээр манай ард түмний дунд одоо айл болох хурдан, ерөөсөө хурдан тийм ээ. Одоо нэг өргөс авч байгаа айтал эмчилж систем санаатай.
Гэтэл өвчин гэдэг чинь халдварлаа, нууц үе явлаа, дараа нь нийл боллоо. Тэгээд эмчилгээнийхээ үр дүнд зөв дэглэм барьсныхаа үр дүнд эдгэрэх шатандаа ингэж шилжиж ордог. Тэр хугацаа бол зайлшгүй хэрэгтэй байх байна. Хүмүүс нөгөө 4-5 хоногийн дотор ямар ч юм зүгээр л хурц үеийн дарж байгаа болохоос эмнэлгээс бол уушигны хатгалгаатай хүүхд хөвтөд дарахад 3-4 хоног. Энэ бол зүгээр л хурц үеийн л дараад гарч байгаа. Дараа өрхийн эмнэлэгтээ одоо нөгөө хянагдаад нөгөө илаарших юуг нь хараад явдаг байхгүй. Тэгэл хүмүүс зүгээр боллоо гэж авчаал 5 хоногийн дараа цэцэрлэг төгчдөг. Буцаад нөгөө хүүхд чинь өөр бактери ингээ тэгээд аваад ирдэг. Тэгэл хүүхдүүдийн дарахлаа улам сулдаад байна гэсэн үг. Өмнө антибиотик авсан хүн чинь дахиад цэцэрлэгтээ явахаар тэр чинь дархлаа суулгаа учраас дахиад өөр нэгэн бактери халдварлаад авчна. Ерөөсөө энэ ханиа шүүх надад бусад халдвартай өвчнүүдийн үед хүний бие организм өөр хүлээж аваад байна. Тийм ээ? Одоо тэрнтэйг өөр хүлээж авсантай адилхан харин үйлс нь бас өөр байгаад байна. Тийм ээ? Тэгэхээр энэ юуны шалтгаантай болохыг тайлбарлаж өгнө. Тий. Одоо би энэ дээр нэг хоёр ялгаа хэлээ л дээ. Хүн одоо хөдөлгөөн би сайн гэсэн тийм хөдөлгөөн дархлаа гэдэг юм чинь ерөөсөө л хүний хөдөлгөөнтэй холбоотой. Гадна одоо хүмүүс чинь ингээл спортоор хичээлж байгаа хүн хөдөлгөөн дасгал агаарт гарч гүйж байгаа хүн энэ хоёрын өөр битүү орчинд сууж байгаа нэг хүн байгаа шүү дээ. Энэ хоёр хүн ч л өөр ахгүй. Битүү орчинд сууж байгаа хөдөлгөөн хийгээд агаар спортоор хичээлэл агаарт гараад өглөө ороод дасгал хийдэг хүмүүс бас шал өөр дархлаа сайжтай. Тийм. Тэгээд нөгөө нэг ганц нэг одоо жоохон бие өгөөрхэд нэг халуурах гэдэнгүүт дотор дархлааны систем чинь ажиллаад боловлчж ийн гэсэн үг байхгүй. Дархлаа сул байгаа хүмүүсийнх чинь одоо тэр одоо гаднаас биет ороод ирэнгүүт л нөгөөх нь устгах гэж чадахгүй болохоор буцаагаал нин тэгээл вирус аваад халдварлаад явчихж ийн гэсэн үг. Зөв. Тэгэхээр зэрэг манайхан ч одоо ийм байгаад байгаа шүү дээ. Вирусын халдвар одоо нянгийн халдвар хоёроо бас ялгаж өгдөг. Тийм ээ? Ялгадаг. Тэгэл одоо түрүүн хэлсэн анхны шинж тэмдэг дотор яхаар өндөр халууралт гарч ирж байгаа. Дөнгөж өндөр халуурлаа гэдэг нь одоо 37.5 38 гэл тийм. Яг энэ өндөр халуун гэдэг чинь одоо 38-аас дээш бол явчихж байгаа шүү дээ, тийм ээ? Одоо бол ингэж болно 38.5-аас дээш бол хүүхдээ яг өндөр халуурлалт гэж авч үзээд байгаа. Хүн одоо ингээд ханиад хүрэхдээ томоос төвчнөр өвдөлтөө 38.5-аас дээш халуурна. Энэ бол яг нөгөө хүн халуурж ээж биеийнхаа нөгөө дархлаагаа одоо дархлааныхаа тэр эсийг одоо харахаар ярих юм бол тий. Одоо өдөөж ингэж өгчөөж тэр хүний одоо 38.5 болгоод халуун бууруулах юм уух биш. Эхлээд халуун бууруулахын тулд хүүтэн жин тавьж үзэж болно. Энгийн арга. Тий, энгийн аргаар хэрэглээд бур буухгүй байх юм бол яг халууныхаа ямиг нэг удаа авч хэрэглэж болно. Гэтэл дархлааны систем ажиллаад тэр халууныг бууруулах гээд ингээ явж байгаа хугацаанд эм өгөнгөд л автоматар тэр дархлааны систем дарангуулаад тэгээд нөгөө халуун буучж байгаа байхгүй. Гэтэл энгийн аргаар эхлээд нэг удаа авч үзээд бур болохгүй бол та халуун бууруулах юмыг хэрэглэж болно л гэсэн үг. Тэгэхээр зэрэг 38.5-аас дээшige халуур хүртэл бас бид нар тисэж хүлээх хэрэгтэй байна шүү дээ, тийм ээ. Тэгээд хувцас нэмэглэн спирттэй хөнгөр ч юм уу суугаа харчиж болно, тий чихнийхээ артлыг нэмгэн хэсгүүдээ харчиж болно, дээрээс нь хүүтэн бүлээн жин тавьж болно. Тиймэрхүү арга хэмжээ авч байгаа. Тэр жингүүд одоо хаагуурн тавих уу, биеийнхээ аль хэсгийг тавих уу? Толгоон дээрээ тавил алчуураар жоохон нэмглээ хүүтэ алчуураар бие арчих ч юм уу, тий жоохон гартаа барих ч юм уу. Бүлээн усанд батсан алчуураар. Тий хүүтэн бүлээн усанд мэдээж хүүтэн усанд л алчуураа базаал толгоон дээрээ тавиал жоохон нүүр мөр угаах ч юм уу том хүмүүс тий. Эсвэл хүүхдүүдийн жоохон жим миний алчуурын толгоонд нь тавих ч юм уу, гарын арчих ч юм уу тий. Үнэндээ бол механик аргаар буулгах гэж хэлж одоо анхны тусламж одоо үзүүлэх нь шүү дээ. Тийм ээ. Тэрнээс 38.5-аас дээш халуурч чадах бол биеийн EDS-с интерферон гэдэг хамгаалах бодис хэмжээгээр ялгарч вирусыг устгах. Тийм ээ. Тэрнээс биш антибиотик хэрэглэлээгээд бол тэрнийг одоо гүйцэд устгах чадахгүй байх нэ. Тий, одоо нөгөө нэг хүмүүс тэгдэж штэ. Шууд антибиотик хүчээд өгч гэдэг нь антибиотикийн бичээд өгсөн ч гэсэн халуураад идэх хүүхдүүд бас байна. Энэ бол нөгөө нэг одоо өөр шалтгаантай штэ тий. Тий, нэгэн шалтгаантай байхаар халуун буурахгүй байна тий. Улам халуураад энэ дархлаа дээрээс нь суларчж чинь. Тийм учраас нөгөө бас хүүхдийн эхний 3 хоног бол жоохон халууралтыг ажиглах хэрэгтэй байдаг байхгүй. Тэгжээд антибиотик өгнө. 3 хоногийн дараа бол антибиотикээ та авч яж болно. 8 цагийн зай та халуун бууруулах юмыг хэрэглэж болно шүү дээ. Одоо яг өрхийн эрүүл мэндийн төвдөр ажиллаж байгаа яг халуун цэг дээр байгаа учраас одоо гүнзгийрүүлж асуугаад байгаа. Тэгээд манай үзэгчдэд бас энгийн сайхан аргуудыг тайлбарлаж өгч байна. Их баярлалаа.
За томо зүйлс үчнээ халдварлагсны дараа шууд бас шин тэмдэг нь илэрхгүй хэсэг хугацаа түрүүн бид хоёр нэг хальтхан дурдаад өнгөрсөн далд нууц үе гэж байдаг тийм ээ. Энэ хугацаанд би ямар шалтгаантай одоо эвгүүрхэд байдаг юм болоо? Зарим хүмүүс даарад байна гэдэг чинь ямар шалтгаангүй одоо даарад байна. Нэг л хөс гараад жах шиг те би харцганаад байна. Тэгээд нэг халуурах га том хүмүүс бол их хүчлэн юм халуурах гад энэ халуурахгүй байх ч юм уу юм сонир манай дотор халуунтай гэж ярьдаг тийм ээ. Тэгэл жоо уурал жоо уурашх ч юм уу иймэрхүү жоохон шинж тэмдгүүд илэрнэ. Гэхдээ хүүхд бол арай өөр ойлгож бага насны хүүхд ойлгох ч юм уу толгоо нь халах ч юм уу тий иймэрхүү зовирууд бол хилдэг. Тэр үед нь одоо бид нар дураараа янз бүрийн юм хэрэглэхэд байдаг шүү дээ тийм ээ. Тэгвэл бид нар одоо тэгж дураараа хэрэглэх үү өрхийн эмчтэй хандах уу? Би бол эхлээд бур огцсон хүүхчээ халуураа тийм үү юу гадах юм бол яг халуурахгүй байх юм халуураад гэх юм бол одоо сайн би хэлсэн шүү дээ хүүтэн жимийн тавиад халуун буухгүй нэг удаа халуун бууруулах юмээ хийгээд өрхийнхээ эмнэлгийг дуудах ч юм уу тий өрхийн эмнэлэгтээ үзүүлэх ч юм уу тэгэхгүй болохоор хүмүүс нэг өөр бас дуудлага ингээ явж атал ардаас уцтаад тэгэхгүй халуун буухгүй нь одоо ингээд байна гэд хүний бас үг сонсохгүй тий одоо хаана явж байгаа юм бэ гэж одоо энэ чинь төгжрэлтэй холбогдолтой тий бас ингээд зогсож байна. Тэгээд тийм учраас эхний ээлжинд та хүлээгээд халуун бууруулахлаагаа хийгээд ч юм уу анхан шатныхаа одоо хүүтэн бүлийн жин тавиад ч юм ингээд хүлээгээд байж бол бас зүгээр. Тэгээд нөгөө хоол ундаа бас зөв зохистой хэрэглэх ёстой. Дөнгөж одоо нөгөө нэг чихүүц сүрэл даарад эхэлж байгаа үед нь та халуун юм маш сайн уух. 5-10 минутын биш 5 минутын зайтаагаар ч юм 2-3 минутын зайтай халуун юм айс чацарга нэрс ч юм уу тий халуун юм айгуу сайн уугаад хаа нөө зарим хүмүүс нөгөө тархлаад нөгөө төрөнөөс шингэн нэмэгдээд тархлаа нэмэгдээд нөө цусны эргэлтэн сайжраад интербрам ялгараад ингээ явангууд л айгуу хурдан ингээд болчдөг байхгүй хүмүүс нэг хоногтой ч юм 2 хоногтой зовир нь илэрхээ болчих. Тархлаас болоод тэгэл халуураал нус нь гоожоол улам даараал тий ингээд янз бүрийн шинж тэмдэг нь илрээл бөөлжөөл иймэрхүү нүдэн нухтаал яваад өгдөг. Тэгэхээр зэрэг манайх ч бас их дураараа артун би дахиад эмийн зохистой хэрэглийн тухай асуух гэдэг байна л да. Одоо энэ гадуурч одоо янз бүрийн ханиадны юмнууд гэж байгаа шүү дээ. Тэгэл орол одоо эмийн сангаас орол ханиаданд одоо таарчаар юм байна уу гэх тэгэнгүүт эмтэнд одоо өгч байгаа юм байрагч нь болохоор ямар шинж тэмдэг гарч ийн толгой өвцнө. Энэ сайн тийм ээ нус гойцноо. Энэ сайн гэл тэгээд л зөвлөд байдаг шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ одоо ханиадны юмнуудын одоо үйлчилж байгаа тэр үйлчлэг нь яг вирус эсрэг байж чаддаг юм болов? За энэ бол ингэдэг байхгүй нөө одоо хүн томоо төс юм уу яг нингийн юм уу вирусны юм уу гэдгийг ялгаагаа гаргажааж эмч нар чинь өгж байгаа. Эмийн санчууд бол эмзүүч нар шууд л одоо нус гоожлоо толгой өрлөөгөл та энийг уучих гээл терапи юм түлхүү өгдөг. Тэр нь улам ханиалгаад байдаг. Тийм учраас жоохон ялгаа. Дээрээс нь ягаад өрхийн эмнэлэгт ирж үзүүлээч, эмчид ирж үзүүлээч гэхээр тун айгу бодож өгдөг. Одоо 12 кг-тай хүүхдэд хэдэн килограммаар өгөө. Дээр нь өмнө нь та энтвэдг уусан уу гэж асуув. Өмнө нь та энтвэдг уугаагүй байх юм бол анхан шатныхаа амгцлын ч юм уу бэлмөксийн зөвлөл. Уусан бол тэрний дараагийн шатлага нөө тун жинтэн тааруулж бодож өгдөг. Тийм ялгаатай болохоор л одоо эмийн зохистой хэрэглээ гэд одоо та энтвэдгийн эмчээр бодуулж байгаа чи эмчтэй очиж одоо уулзаач гэж хэлж байгаа юм байна. Одоо хошин шогч гэх юм уу одоо бас нэг тийм яриа сошиал ертөнцөөр яваад байгаа л да. Та хэрвээ Google-ээр өөрийгөө онцлуулсан бол дараагийн шатанд яахаа хандноо гэсэн тийм юм байдаг тийм ээ. Тэгэхээр зөв одоо бид нар нөгөө зовлон мэддэг чагунц дээр гээл ярьдаг шүү дээ тийм ээ. Ном мэддгүү ламас гээл тийм ээ. Тэрэн шиг одоо нөгөө тэр үгийг жоохон өөрчлөөд нөгөө шин мэдэхгүй эмч гэдэр гэл үг хэлц өгнүүд яваад байдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг би бол харцангуй өөрөө чинь залуу эмч учраас энэ нэвтрүүлэгтээ оруулаад одоо урьж авчираад ингэж ярьцлага хийж байхдаа их баяртай байна л да. Өрхийн эмнэлэг дээр ингэж олон 3 жил болчиход байгаа шүү дээ тийм ээ. 3 жил ингээд доктор сурагчтай ажиллаад ажлын дадлага туршлага суугаад одоо ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөөд тийм ээ. Танай хорооны иргэд бол одоо араас ч уттай байна гэдэг чинь эмчийг хүлээн зөвшөөрөөд одоо зөвлөгөө авахгүй яах вэ хүү гэж яриад байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ хугацаанд одоо яг өөрөө эргээд одоо энэ ханиад томоо тос төвчний үед одоо эмчилгээ хийсэн усудаас ямар одоо сайхан талархал мэдчилгээний үг сонсч ирсэн бол тиймэрхүү юм зөндөө илгэх яг одоо бид нар ингээл эхлээл хүмүүс амар бухимдалтай ирнэ шүү дээ одоо хүний төлөө өгч байгаа юм шиг одоо яах вэ
интергээл загнаад ч юм уу дахин ингээ хоолоо өвдөд ийн. Тэгээ бид нарт нөгөө нэг ярилцах боломж маань гардаггүй айгуу жоохон бага. Хүн 15-20 минут үцэх хэвээр дараагийн хүн маань очирлал хүүхд халуурж ийн гэж өдөр 45 хүн үзэж байгаа шүү дээ. Хамгийн бага да. Тийм тэгэхээр болоо нөгөө нэг жоохон хүнтэйгээ ярилцаж нөгөө зөвлөгөө өгөх бага байдаггүй. Тийм учраас одоо хурц үе та одоо нэг ямар эхний одоо яаралтай шинж тэмдэгэ асуувал одоо тэгэл утасныхаа дугаар өгөөч ч юм уу тий ингээд бүр яаралтай ирэх бол та гараа зөвлөгөөгөө аваараа гэж тэгдэг. Удаан хугацаагаар ингээд тайлбарлаад өгөх юм бол хүмүүстэй арай харцангуй гайгүй байдаггүй. Эргээд ирэхэд өө ивчээ гайгүй болцсон шүү. Нэрээ тэгсэн шүү. Цэр ахвал тэгэж ухаар үр дүнтэй юм байна шүү гэд ингээд олон жил суугаад ирэхээр за эмээ тэгэж өгөх юм байна, ингэж өгөх юм байна гэдгээ бас мэддэг болчдөг. Тэгээд нөгөө дараагийн хүнтэй тэгээ нэг үзүүлдэг хүн чинь дахиад үзүүлэхээр хүүхдийнхаа бас шинж тэмдгийг мэддэг болчихно. Тэгээ хүмүүс чинь нөгөө нэг эмчтэр үзүүлэхэд дуртай олон эмч солихгүй нөгөө юм хүүхдийнхэн одоо ямар байсан яасан мэддэггүй болохоор ч юм байна. Хөвчл нөгөө олон жил болсон болохоор жоохон үзүүлэх гээл гэдэг. Ер нь тэгдэг шүү дээ, тийм ээ. Тэгээд одоо өрхийн хэмжээ нэг онцлог байгаа. Эмээ өвөөгийн үзэн, аав ээжийн үзэн, тэгээд үр хүүхдийн үзэн, ач гучийн үзэн, тийм ээ. Тий, бид нар ч одоо ингээл зарим жирэмсэнгээ бол бид нар өөрөө хяндаг. Тэр анханаас ингээд хяналтанд оруулаад хүүхдийн багаас нь тэр чинь 1 сараас нь эхлээл төр хүртэл төрснөөс нь хойш ингээд үргэлжлүүлээд үзээ явдаг. Одоо тийм хүмүүс хүүхдүүд зөндөө байгаа надад. Одоо марлаамч ингээд төрсөн шүү гээл төрсөн үү заа гэл. Тэгэл төрөөл ирэнгүүт одоо хүүхдээ 2 сартаа вакцинд оруулах чинь бид нар 1 сартаа очиж үзнэ. 4 удаагийн эргэлтээр очиж үзэл ингээл зөвлөгөөгөө аваад тэгэл цаашдаа нөгөө нэг хүүхдээ барай явуулахаар нэг эмчтэй үзүүлээ явуулахаар бас амар эмчилгээ зөвлөгөөнч бас нөгөө олон талаараа мэддэг болсон. Тий. Тэгээ урд нь одоо энэ хүүхдэд жишээлбэл одоо ханиадны эсрэг, томоогийн эсрэг одоо ийм одоо эмчилгээ хийхэд үр дүнтэй байсан, ийм эмчилгээг үр дүнгүй байсан гэх мэтлэнгээр одоо үндсэнд бол өөрсдөө бол одоо амьд дата цуглуулсан эмчнэр болж шүү дээ, тийм ээ. Тий, тэгээ яг бол ямар ч зэн тэгэл мэдхгүй юм бас зөндөө байгаа шүү дээ, тий. Тэгэл уншаал бас зөвлөгөөгөө чадах чинээгээрээ л бас өрхийгөө эрүүл мэндийн хүрээнд өөрийнхөө хэмжээнд бас өгнө. Танаа өрх дээр одоо хэдийн эмч ажиллаж байна? Манайх 6 эмчтэй. Тэгээд нөгөө өрхийн эмнэлгийн нөгөө хүрэлт өрөө муу гэл нэг эмч 4 нөгөө нэг өрөөнд одоо ингээл 4 хүн сон 4 эмч сон нэг өрөөнд. Тэгээд 4 хүн дээр нь орж ирэн 4 эмч зэрэг ярина. За тэгээд нөгөө ээж аав нь хүүхдэд аваад ирсэн бол 2-2-оор үржих хэрэгтэй боллоо. Тийм ээ. Тэгээд жоохон ихсэн тэгээд жоохон давж ярих болно. Тэгээд бас жоохон өндөрлөлтийн юмнус байгаа. Тэгэхээр зэрэг одоо өрхийн эмнэлэг дээр чинь амьсгалын замын халдвар үз одоос ханиад томоотос төвчдөг хүмүүс ингээд одоо нэг дор бөөгнөд ирж штэ. Тэгэхээр зэрэг одоо эмнэлгээс шалтгааллах халдварын асуудал бас хүндэрч байна. Тийм манайх яг нөгөө орж ирэнгүүт маск зүүлэгдэг. Одоо эсвэл та хүмүүс өөрсдөө зарим маска зүүгцээ ухамсартай хүмүүс нь бол ороод ирдэг. Тэгээ нөгөө тусгаарлах юмтай дундураа нэг хөшиг татаад тусгаарлаж чинь. Эмнэлгээс шалтгааллах халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд өрхийн эрүүл мэндийн төвлөр бол хангалттай авч байгаа юм байна. Тийм маска зүүлгэн. Тэгээ ядаж хүмүүс нөгөө ханахтай ил задгаа биш нөөс тохоондоо ч юм уу амаа дараад ч юм уу тий ингэж ханаж бол бас зүгээр. Одоо бүр ингэж ам амаараа тагалж тийм ээ. Тохоондоо ингэж ханаа тийм ээ. Тэгээ нөгөө ил задгаа шүлсээ бас саяхгүй бол бас нэгэд нөгөө агаар туслын замаар 2 додоогийн сүрийн тэгдэлт ямар байгаа лээ тий тийм үетэй холбоотой. За одоо тэгэхээр зэрэг бидний ярилцлага одоо эрүүл ахуйн талаар ярихаас өөр аргагүй болж байна л да. Өөрөөр хэлбэл хувь хүний хувийн эрүүл ахуйн талаар одоо анхаарах ямар одоо зүйлс байна вэ? Энийг мэдээлэл өгөхгүй. Гэртээ хүмүүс чинь нөгөө хуураа ингээл шүүрдээ ч юм уу хуураа тоос босгоод явдаг. Тэгтэл тэр тоос нь агаар дээр бужигнж байгаа лам хамар руу ороод ингэж ханиах учраас жоохон чихтэй цэвэрлэг өдөрт тогтмол ингээд хийжвэл бас зүгээр. Яг тэгвэл нөгөө чихтэй цэвэрлэг ихтэй ядаж жоохон холормын ч юм уу тий ариутгалын процесод нэрээ жоохон цэвэрлэх ч юм уу эсвэл нөгөө сод сармастай усаа ууршуулах ч юм уу тий тиймэрхүү жоох юм а тий аяг тавгаа нөгөө содтой усмалаар аяг тавгаа ариутгах ч юм уу угаах ч юм уу тиймэрхүү юм хэрэглэх бас зүгээр. Аяг тавгаа одоо содтой усаар ариутгаж одоо халдвар гүйцүүлэх нь шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо яаж одоо бүр уучлаарай бүр детальчилж наривчлуулж хэлүүлэх гэдэг юм л да. Хүнсний содыг бол өдөр тутамдаа бид нар чи хэрэглэдэг шүү дээ. Хоолоогоо зайлах ч юм уу тий амаа зайлах ч юм уу шүдэ угаахтаа ч гэсэн сойд оогоор угаасны дараа содоор угаах ч юм уу тиймэрхүү бас зөвлөмжүүд дээ ш. Тэгэхээр хүнсний сод ч өөрөө ямар ч одоо химийн бодисгүй юм чинь аяг тавгийнхаа усанд нэг халбыг ч юм уу хийгээд угаагаад ариутгаж бас болно. Дээрээс нөгөө
хамгийн түрүүн бас гарын ариун цэврээ бас маш сайн сахиж байгаа. За тэгэхээр зөв дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөнтэйгээ 6 одоо үйлдэлийн тестаралаар гэж тэгдэг шүү дээ тийм ээ. Одоо цэцэрлэгийн хүүхдүүдэд заагаад өгсөн хүүхдүүдэд хөөрхөн хийдэг тийм ээ. Тэгэхээр манай өрхийн эмнэлэг дээр ирсэн хүмүүсийн одоо бүх гарын тэгж ариутгуулж байгаа болов гэж бодож байна. Нөгөө ариутгалын боц манай санитал энэ төр бас байна. Үүдэнд тавьсан эмч нар ч гэсэн ширээ болгоноор ариутгалын саниталаа тавьчин чагнуураа арчин дээрээс нь хүн үзэл дахиад гараа ариутгахтаас ариутгалын боц гэртээ аваад тавьж бас зүгээр халдваргүйцүүлж явах хэрэгтэй байна шүү дээ тийм ээ. Тийм байна. Тэгээд зэрэг одоо энэ автобусны буудал дээр автобус үлээгээ зогсож байгаа хүмүүс байна тийм ээ. За тэгээ одоо энэ тэнд явж байгаа олон хүмүүс энэ тамхины цэгүүдийг би бас хөндөж ярих гэдэг юм л та. Энд одоо ингээ хүмүүс эрүүл ахуйн одоо наацхан шаардлагуудыг одоо хангахгүй. Яг нэг үн хэлэхэд одоо шүс одоо хаяал зогсож байдаг тийм ээ. Шүс бол ер нь хаасыг өшт баг урдаас ч баг ингээд хаях нь болохгүй шүү. Энийг одоо бид нар зогсоохын тулд одоо ямар ажлыг хэрэгжүүлэл зохимжтой. Тэг хүн болгон ер нь доор ухамсартаалах хэрэгтэй. Ядаж хогоо кармалаа явж байгаад хогийн цэг дээр авч хаях ч юм уу тий. Шүсээ эсвэл нэг салбитгэр ч юм уу бүр болохгүй бол авах ч юм уу тий. Тэгээд нөгөө одоо хогийн цэг дээр авч хаях ч юм уу. Тэгэхгүй болохоор нөгөө хүн заавал нэг хууль гаргаж аж дүрм гаргаж аж ингэж манай монголчууд ч юм хэрэгжүүлдэг шүү дээ. Ер нь тийм учраас эрүүл мэндтэй эрүүл байг бол өөрөө дор бүрнээл жоох ухамсартай байвал зүгээр ах. Наадчхан жишээ штэ хүмүүс ч нөгөө халуун бууруулахаа яаж хэрэглэхэж мэддэггүй, халууны шилээж баг яаж авах мэддэггүй. Тийм учраас бас жоохон эрүүл мэнд талаараа жоохон фэйсбүүкээр ч юм уу тий тэр блүзик коммас ч юм уу ингээд жоохон анхан шатны жоохон мэдгэдэгхүнтэй байвал бас зүгээр өөрөө хүн болгоно л дороосоо зэрэмж. Бүгдлээрээс энэ талаар ухамсартай хандах хэрэгтэй байх шүү дээ. Тийм бид нар яриад эрүүл мэндийн байгууллагын эмчилгээний ажилтнуудын тухайд яриад байдаг. Тийм хүмүүс маань хэрэгжүүлэх хувь хүн хэрэгжүүлэх нэ. Тийм ээ. За тэгэхээр зэрэг одоо танах одоо өрхийн эмнэлэг хороотойгоо их сайн хамтарч ажилладаг юм байлаа. Тэгэхээр зэрэг одоо танаа нийгмийн ажилтан байгаа, нийгмийн ажилтан одоо хорооны ажилтан энэ усууд одоо ханиад томоотоос төвчний эсрэг бас халдвар гүйцэтгэх харамжийн эдэрт бас идэвхтэй оролцдог. Томоогийн вакцин бид нар хамрагдуулаад бас явдаг. Тийм тэр хүмүүсийн одоо үйл ажиллагаа та нарт ямар эерэг нөлөө үзүүлж байгаа бол тэр хүмүүсийн гэх юм бол бид нар нөгөө нэг сургууль цэцэрлэгүүд маш ихтэй. Манай ах чинь одоо политехникийн коллеж, механик инженерийн коллеж дээрээс нь авраг дээд сургууль, дээрээс нь 15 дугаар сургууль, 18 дугаар сургууль чинь бүгд манайд хамрагдана. Тэгэхээр манай нийгмийн ажилтнууд чинь одоо тогтмол одоо сургууль цэцэрлэгүүдээр явна, хороотойгоо хамтраад явна тий. Бүх юугаа одоо ингээл заана. Одоо ямар урьдчилан сэргийлэх арга хэмжээний том уул томоогийн тий тамхины эсрэг өдрөөр тамхины аяны зарлаа ч юм уу ингээд ер нь бол айгуусаа хамтарч ажилладаг юм лээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан нөгөө хуваар байдаг шүү дээ удирдамж. Тэр удирдамжийн дагуу бол одоо ажиллаад бодгоно шүү дээ тийм ээ. Одоо зайлшгүй бас нэг хөндөг сэдв гараад ирлээ л дээ. Тэр бол энэ 15 дахь сургууль дээр нэг гарсан сүрийн асуудал байгаа тийм ээ. Танаа өрхийн эмнэлгээс одоо энэ агаар туслын одоо халдварын үед тэнд ямар үйл ажиллагаа явуулсан бэ? Тий бид нар нэгт нөгөө нэг малгай маск зүгээч гэдэг маска ихэд зүүн дээрэс нөгөө витамин цэгээр баялаг амин димээр баялаг хүнс ногоо хэрэглэх. Заавал тэр нөгөө сүрээтэй хүнс сүрээ авах тийм юу бол байхгүй шүү дээ. Дархлаа сайтай бол заавал тэрийг авах юм бол байхгүй. Тийм учраас хүнс ногоо идэж ууж байгаа юм андаа зөв зохистой хэрэглээч тий. Тэгээд урьдчилан сэргийлэх бүгдийг нь одоо хаануулынхаа дүүргийн эмнэлэг дээр бүгдийг нь хамрагдуулаад сорил тавиад тий. Тиймэрхүү арга хэмжээнд бол зааврын дагуу оролцож явж байгаа. Одоо ч гэсэн хүмүүс айгүй хянаад тий бүгдийг ирсэн бол сэрэмжлүүлээд анхан насны тусламж авах арга хэмжээтэй бүгдийг нь авч байгаа гэсэн. За тэгэхээр зэрэг энэ ханиад томооны үе одоо эхлээд удажлаа тийм ээ. Одоо нэлээд олон одоо тохиолдлууд бас Facebook одоо сошиал ертөнцөөр яригдаал байна бас тийм ээ. Тэгэхээр энд ээж нарын оролцоо их чухал юм шиг байгаа юм. Тийм. Одоо нөгөө нэг хүүхдээ нөө дулаан байлгах талаас нь тий өглөөд цэцэрлэгтэн явахт нь малгай оролтын тогтмол зүйл ихтэй маск ч юм уу тэгэхгүй нөгөө ээж аваа чи яараа сандрал хүүхдүүд аваад халуун машинаас гаргаа буулгачдаг хүүхдүүд нь даарад ханаа томоо тавчих тийм учраас ороод тогтмол та өнжөөд ч юм уу ядаж нэг аар цуулгах ч юм уу тий тогтмол ингээд чихэрлэг нэрс биш
жоохон чихрийн багсгаад нэрсээ уулах ч юм уу тиймэрхүү нөгөө шингийн юм маш сайн түлхүү зөв стандартаар зөв дараалалаар бол бас зүгээр. Тэгээ дараа нь Гэрээс нь томоогийн вакциндаа бас хамрагдвал энэ чинь өрсөлдөл бах та. Тэгвэл томоогаар өвчлөж байгаа хүүхд өвчлөхгүй хүүхд хоёр бол ялгаатай. Одоо 10 жилийн багш нар л бас хандаж ярих хэрэгтэй болоод байна л да. Тийм ээ. 10 жилийн хүүхдүүдийг ингээд дарахаар зэрэг гудамжинд явж байхдаа дандаа толгой нүцгэн явж байна. Тийм ээ. Тэгэхээр одоо багш нарын зүгээс энэ томоо төс төвчний үед сурагчтай ямар одоо зөвлөгөө өгч ажиллах хэрэгтэй юм бол багш нар гэлтгүй нөгөө сургуулийн эмч гэж байгаа шүү дээ. Цэцэрлэг сургуулийн эмч тэр хүмүүс маань зөвлөгөөгөө 7 хоногт юм 2 удаа тогтмол өгч явах хэрэгтэй. Дээрээс нөгөө дулаан байгаач одоо маск оролтоо ч юм уу зүгээч тий ширхгийн хоол баг идэж тий тэгэхгүй нөгөө ходоод нүдэл ороод ирэн дотор нь өвдлөө гиз мэц өвдлөөл гээд дотор нь ухаарал тий иймэрхүү шинж тэмдгүүд аягүй ажиглагдаг. Хүүхд нөгөө багш нар ч байнгын л нөгөө тогтмол ингээл өглөө 8-аас орой 5-д ч юм ингээл чөлөө завгүй ярьж байгаа л гарч ин тий. Тэр дундор хүүхд чинь нөгөө сургууль дээр бол малгаагүй явж байгаа мэддэхгүй шүү дээ. Тийм учраас зөвлөгөөгөө эмчнэр аягүй сайн өгөх хэрэгтэй. Сургууль цэцэрлэг эмчнэр. Тийм учраас та тогтмол малгаагаа хүмүүс оролтоо ороо тий биелэгээ хүмүүс одоо чипс мипс ч юм уу тий зармыг ил задгаа битгий ид гадуур хүүтэнд ил зармыг битгий долоо ч юм уу тиймэрхүү зөвлөмжийг бас жоох өгвөл зүгээр байгаа. Энэ сургуулийн ойролцоогоо төрцүүд байгаад байдаг шүү дээ. Одоо автобусны хөдлөлт яг ингээл хүүхдийн замаар автобусын суух гал гэрлүүг арих гал явах эсвэл сургуультай ирэх энэ замд нь одоо энэ төвзүүд дээр мөхөөлц зармгийг зараад байгаа тий. Тэгэхээр энэ хүүхдүүд маань тэднийг хизээ хэрэглүүл энэ ханиад томоо тус төвчөнд өтөхгүйгээр хэрэглэв. Чи одоо хүүхд чинь дуртай штэ. Хүүхд ихгүй би хүртэл дуртай. Тий. Тэгэхээр одоо хизээд нь одоо хэрэглүүл энэ зохимжтой юм бол яг уу гэртээ оруулаад дулааны улиралд яг уу идэж болно. Дээрээс нь гэртээ оруулаад ч гэсэн идэж болно. Хүмүүс нэг гадуур ээж аав нөгөө загнаад идэг байхгүй юу? Гэрт нь орохоор чи газтаа ундаулаа чи хүүтэн зарим гэдлээ гэд тэр боломжийг нээж аав нэгээ тий миний хүү хөргөчөндөө оруулж ирж хадгалж байгаа тийм үү дулаах үед тий орж ирээд дулаацчаад жоохон хоол ундаа идэ шингийн юмасаа уучаад тий тэгээд чи гэртээ ингээд идээчээ гэх тэгэхгүй нөгөө нэг гадна хүүхдүүд айгүйх маань идэл яваад идэг өчигдөр гэхэд л би нөгөө нэг дуудлагаар явжсэн чинь нэг хүүхд чипс идээс сууж байгаа гадна толгойд одоо энэ хүүхэд нь тийм ээ тэгээд би бочлоо одоо ингээд даараал тэгэхэд энэ хүүхдүүд чинь нөгөө нэг хоосоо явж байгаад илүү тиймэрхүү мэтгэр илүү хөвддөг байхгүй юу. Тэгэл ходоод жоохон муутай болно. Хоолт нь буруу хоолт явагдаад шүү дээ. Тэгээд өглөө босоод явж исэн үл яг хөө хүүхдийн л одоо зан явчихна. Тэргээ жоохон ээжүүд маань зөв зохистой ойлгуулж хэлэх ёстой. Миний хүү тэргээ тийм үед те өглөө чи тогтмол шингээ муугаад яв. Нэг аяг зүгийн балч ус юм уу ширээн дээр нь тавиад тийм үү. Эсвэл өглөөд ингээд нэг 5-10 минутыг нэг нойрноосоо зарцуулаад босоод нэг буцас ус хийгээд өгөх ч юм уу тийм лимонтой ус ч юм уу. Иймэрхүү юм аа ээж аавд нөгөө анханаас нь суур юм аа айгуу сайн зөв боломжийг тавиул хүүхдүүд ч маань нөгөө ээж аавынхаа зарчмыг дураагаа тэг өглөөд буцас усаа уугаа юм тийм өдөрт очиод цайгаа уучаад ч юм уу. Зарим уу чипс идэх ч юм уу. Чипс идэхийг хариулахгүйгээр бага хэмжээтэй иддэг. Одоо хүүтэн газар заримгээ битгий долоо ч юм уу зөв хөвшмөлөөр сургуул зүгээр. За бидний нэвтрүүлэг шууд нэвтрүүлэг явж байгаа 19 тэг 11 тэг 3 гэсэн дугаараар бид нартай шууд холбогдож марл эмчээс томоотос төвчнөөс сэргийлэх тухай сонирхсан асуултуудаа асуух бүрэн боломжтой байгаа. Тэгээ бид энэ урьдчилан сэргийлэх дээр одоо дулаалах асуудал хүүхдийг одоо дулаалах асуудал ярих гарцаг бас гутал дороос нь даруулахгүй байхаа одоо өвлийн гутлын хуцалтын тухай бас ярих хэрэгтэй байна. Тийм. За яг хүүхдүүд нөгөө нэг хитрхи дулаан бигнээд идэг. Одоо ээж аваад маань дааруулчихгүй л гэсэн үднээсээ бигнэж байгаа шүү дээ тийм үү. Тэгээд нөгөө нэг зарим ингээд нараа хүүхдийг задлахаар ингээд битүү хөлөрцөн байдаг байхгүй юу. 4-5 давхар ч юм уу хувцыг ингээд чихээд өмсүүлээ ардлаар гадна талаар нь комбинзагаа өмсүүлсэн. Хитрхи бас бигнэж болохгүй. Хүүхдийг за яг нэг 2 давхар цам зүүнд өмсүүлээд комбинзагаа хөлсөн гадаж байгаа нэвтэрч яах. Тийм. Жохон ингээд агаарын солилцоо оруулж байгаа амьсгалж байгаа хэмжээгээр байхгүй болохоор тэр хүүхд нөгөө агаараар амьсгалахгүй байгаа учраас хөлрөөд нөгөө хөссөн бүр ингээд тэг задлангууд л нөгөө мэдээж задлангууд л хүүт ямар ч дулаа орчин мэдээж хүүтийн мэдрэгдэн тэгээд бас ханаа томоод авах нь их тийм учраас бас дундыг нь барьсгээд хувцлуулаас зүгээр дээрэс нь яг нөгөө
чийг татахгүй гутал өмсүүлэх ч юм уу тий. Хитрхийн нөгөө нэг хувцсыг өөртөө тааруулаад л үгүй шүү дээ. Гутал модлыг нь бол одоо зүгээр ийм анзаарчихсан юм л да. Манай нэг багшийн ачзын одоо хөлн ингээд даарад ах юм аа. Тэгсэн чинь имээ тэрнийг оншилж байгаа байхгүй. Манай хүүхдийн гутал ерөөсөө чийгддэг. Тэгтэл нөгөө залуу аав ээж нөгөө чийг татдаг гутал гэдгийг ерөөсөө мэдэхгүй аваад өгсөн. Имээ нөгөө цэцгэлээс нүхтэй авангуудаа гараа хийж өгсөн байгаа. Тэгээд нөгөө гутал нь чийг татж байна гэдгийг мэдсэн байхгүй. Гэтэл ээж аав мэддэггүй. Тийм яг нөгөө хүүхдүүдээ нөгөө хитрхийн нөгөө зузаан амьс бас өмсүүлж болохгүй. Хитрхий зузаан өмсүүлэхээр хөлнийхээ юг барьчихна. Суцсан. Тэгээд нөгөө хөлийгөө барьчихаар чинь ингээ орон орчдөг шүү дээ. Тэгэхээр цусны эргэл жоохон удаашраад байдаг учраас жоохон тэн дээрээ бас анхаарад жоохон амьсын жоохон сольж юм уу тий. Бүр жоохон томддог гутлаар шивэр тавиад өгч болно. Эсхий шивэр энтер тавиад өгч болно. Тэгэхээр манай энэ гадаадаас ирж байгаа гутлын чанар сайн байлгүй яах вэ тийм ээ? Тийм гадаадаас одоо үйлдвэрлэж байгаа стандартын. Гэхдээ манай монголчуудын хувьд одоо үйлдвэрлсэн гэх үг тийм ээ? Тийм гутлнаас одоо зөвлөөч гэвэл та ямар гутлыг зөвлөх бол? За би тийм Монголд үйлдвэрлэж байгаа одоо зөндөө олон гутлууд байна шүү дээ. Одоо чийг татахгүй материалаар хийж юм тий. Тэгэх юм бол нөгөө нэг цагаан ултай юм хүүхдийн гой гутлууд байдаг шүү дээ. Эсвэл нэг эсхий эсвэл нөгөө нэг одоо гутал нь юм цагаан улт гэж зүгээр алдартай шүү дээ. Тийм ээ. Эсвэл нөгөө нэг гутал нь одоо нэг жоохон Монгол утрахгүй юм хоншоортой тий. Бүрээд гэж бид нар ярьдаг. Тийм гутлнууд бол зүгээр юм шиг надад санагддаг. Одоо нөгөө нэг гадаадын нэг айгу гой гутлнууд байна л да. Гэтэл тэр нөгөө дотроо нөгөө илчлэг муутай байдаг байхгүй юу? Одоо эсхийн синтефон дотортой тийм ээ. Тэр хиймэл дотортой байдаг шүү дээ. Тийм дээрээс нөгөө хүүхд чинь нөгөө хитрхий дотор тал нь ялуу юм хувц өмсүүлээд тэд нар чинь нөгөө бид нар өмсгөхөр яадаг үлээ нэг чийг татаал ингээл явдаггүйтэй адилхан хүүхдийнхаа бас жоохон дааванлаг юм өмсүүлж байвал бас зүгээр тэр коммензо момзог нэрм төлөхөө жоохон ноосондоо ч юм уу тий. Хүүн даав тал руугаа байвал их зүгээр ахна шүү дээ. Тийм ээ. За бид нар одоо хоол, унд, идээ, ундаа, хууцлалт одоо хувийн ариун цэвэр эрүүл ах вэ тийм ээ. Тэгээд одоо нийгмийн эрүүл мэнд талаас нь гэх мэтлэн гэрх олон талаас нь яриагаа нэгтгэж ярьлаа л да. Одоо тэгэхээр та манай үзэгчдэд дандаа ийм асуучаасаа ийм одоо үлдээгээд байна уу та гэсэн тийм сэтгэл хэлэхээр юм байл бидэрт хаалцахгүй. Нөгөө нэг эрүүл мэндийн талаараа жоохон ч гэсэн бас жоохон мэдгэдэггүнтэй байгаа чи юм болгондоор орж ирээ бухимдахгүй шүү дээ. Эхлээ сайхан тайлбарлаад хүүхдээ яах вэ тий. Анханаас нь бас би зөв орчноо бий болгож чаж хүүхд чи эрүүлэн гэдэг талаас хүнсний бүтээгдэхүүнээ авч явахдаа цэгнээд тий. Ямар талаар нь авал зүгээр л зөв арцны ундаа аваад өгчихөө. Эсвэл арц буцалгаад өгөхөө тий. Арцыг аваад ингээд буцалгаад өгөхөө. Тэр бас ялгаагаа гаргаад тийм үү. Тэгээ шар тусыг яаж хэрэглэх вэ тий. Шар тус юм уу яаж нуруунд дээр ингээд цэгэн массаж. Тэгээ дээрээс нэг удаагийн биш тогтмол юм үр дүнтэйгээр цэгэн массаж тий. Арц цацаргаа нэрсээ тогтмол ууж агаар тараа дасгал хөдөлгөөн айгуу сайн хийгээч л гэж зөвлөмөр. Тэгэхээр зэрэг болж игэл одоо гэртээ тийм ээ өөртөө гараараа бэлтгэж тэр ундаануудыг хэвлэх зүгээр байна шүү дээ. Үйлдвэрийн хийсэн одоо ундаа бүтээгдэхүүнийг одоо 100%-ээс сайн гэж үзэж болохгүй. Тийм тэр чинь угаасаа боловсруулаад гарч явах хугацаанд л хүний юмны чинь чанар яадаг. Байнгын угаалгам шиг нэгээд угаагаад байвал хувцс яадаг үлээ тийм ээ илэгддэгтэй адилхан л тэр хийж ингээд бүр эрдэс минерал тийм амьд дэмийг нь мэдээж болиулж байгаа ш тодорхой хэмжээгээр. Тэгээд одоо нөгөө хадгалж явуулахын тулд тодорхой хэмжээний муутахгүй байцаа концентратууд бас нэмдэг штэ тийм ээ. Тэр бол одоо хүмүүст хэлдэггүй үйлдвэрлэгч нарын нууц их том нууцын нэтээр дэлгэцлээ шүү. Болохгүй хаа тийм ээ. За тэгэхээр манай монголчуудын хувьд одоо яг уламжилж ирсэн уламжилтаа өөр ямар аргууд байт юм бол? За хүмүүс гурилаа зураад хоолоо хийж бас болно шүү дээ тийм ээ. Гурилаа зураад ч юм уу, гурилтай шүл ч юм уу тий. Одоор гурилтай шүл итгэр хүүхдүүд хоол идэхгүй хоолнд дургу. Дээрээс нь тараг тогтмол уун жимс байнга идж байгаа хүүхдүүд хоолнд дургу болдог. Тийм учраас ундаагийн жоохон багсгаад таргийн тий өглөө үлэн дээр нүгдэх ч юм уу. Тогтмол юм жоохон жишээгээр тэгэхгүй заримгийн авч ирэл хөвчүүл хүүхд чинь хий зүгээр цадаал нөгөө хоолоо болчих чинь гэсэн. Нөгөө хийдих амтрахдаг амттай юм одоо ихсээд харж цадаад байгаа юм шиг мэдрэмж төрөөл нөгөө хоолны зуршлан буурал энэ гэсэн. Тийм учраас жоохон идэж ууж байгаа юм одоо яг юу гэдвэл яах вэ те энэ зөв энэ төр гэдгээ бас жоохон бодоо байвал зүгээр. Тэгэхээр зэрэг миний тантай өнөөдөр ярилцсан маань үндсэндээ өндөрлөх тийшээ хандаж байна л да. Тэгээ би одоо дандаа одоо нэвтрүүлэг болгон дээр
дурддаг хэлдэг юм маань болж игэл сошиал ертөнцөөс бусдын амнаас, найз нөхдийнхөө ярианаас одоо мэдээлэл авч яхаар яг мэрэгжлийн эмч тэр тусмаа нөгөө халуун зэг дээр зогсож байна гэдэг тийм ээ харуул гэж ярьдаг тийм ээ эрүүл мэндийн одоо албаны харуул дээр байгаа өрхийн эрүүл мэндийн төвд байгаа эмч нартайгаа одоо хамтарч ажиллаас чи тэднээс асуугаач гэж одоо ээж аав нарт их хэлдэг юм л да. Одоо энэ үзэгч нартаа ч гэсэн би бас дахиж энэ талаар тэгээч гэж зөвлөмөр байна л да. За тэгээд бидний урилгыг одоо өнөөдөр хүлээж аваад маш сайхан үнэтэй зөвлөгөөг энгийн үгээр тайлбарлаж ярьж өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд цаашдах нь ажил хүмүүст бас өндөр амжилтыг хүсье өрөөе. Танд ч гэсэн баярлалаа, ажлын амжилт хүсье. Тэгээд монголчуудаа хэлэхэд эрүүл байх нь хамгийн чухал шүү. Эрүүл байвал бүх юм те болох юм чинь хүн өөрсдийгөө бас эрүүл зөв хоолтоор, эрүүл хөдөлгөөнөөр ингээд урьдчилан сэргийлээч гэж хэлмээр байна. Эрүүл байна гэдэг нь зөвхөн өвчин эмггүй байх төдийгүй хүний бие бэлдэр, оюун санаа, нийгмийн сайн сайхан бүхний цогц бүрдлийг хэлнэ. Хүний амьдралын хамгийн чухал зэндмэн эрдэнэ мэт үнэтэй зүйл бол эрүүл мэнд юм. Хэрэг бид хичээвэл өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрүүл байлгах боломж та бидний гарт байна. Эрүүл мэндийн боловсролыг танд, таны гэр бүл хамт олонд олгох. Телемедицийн нэвтрүүлэг энэ бүх мэдээллийг таны сонорт хүргэх болно.